За сайн байцгаана уу? Та бүхэндээ өдрийн мэндийг хүргэе. Монгол Уйлчтай холбооны гишүүн хуульч би Агар Эрдмэнэ би. Монгол Уйлчтай холбооны гишүүн хуульч Эмзэдэн Мунцэг. Би та бүхэндээ удаагийн дугаараараа үүргийн гүйцэтгэлийг хангуулах арга буюу иргэний хуулийн дээр зохицуулсан зарим нэг онцгой зохицуултыг танилцуулахад бэлэн болсон байна. Монгол Улсын хэмжээнд бол иргэн хуулийн этгээд аж ахуйн нэгж байгууллагуудын дунд зээлийн гэрээ их байгуулагдаж байгаа. Түүний улмаас зээлдүүлэгч нь зээлдэгчид олгосон зээлийнхаа үндсэн төлбөр болон хүү алдан торгуулийг бол буцаан шаардах эрхтэй боловч үүнийг хэрэгжүүлэх бодит нөхцөл боломж бол төдийлөн гарч ирэхгүй юм тохиолдол гарч байна. Тухайлбал үр төлбөр ихтэй иргэдэд зээлэх эсвэл ид хөрөнгөгүй иргэдэд мөнгө зээлснээсээ болоод буцаагаад түүнийг шаардах гэхээр ид хөрөнгөгүй болцсон байдаг юм онцгой төрлийн тохиолдлууд байдаг. За үүнээс хэрхэн урьдчилан сэргийлэх вэ? За эдгээр нөхцөл байдлаас хэрхэн эрх зүйн хувьд өөрсдөө хамгаалан гарах вэ гэдэг талаар хуульч Цэдэн Мунцэг маань бол яриагаа бэлтгэсэн байна. Тэгэхээр Цэдэн Мунцга иргэний хуулийн дээр юу ямар иргэдийн болон хуулийн этгээд компани аж ахуйн нэгж байгууллагын эрх ашигыг хамгаалсан зохицуулт байдаг вэ? Хэдэн төрлийн зохицуулт байгаа вэ? Энэ талаар та манай үзэгчд маань дэлгэрэнгүй танилцуулж өгнө гэж хүсэж байна. За сайн байцгаана уу. За тэгэхээр яг сайн хэлсэнчлэн сүүлийн үед бол зээлийн гэр бол маш ихэд байгуулагдаж байна. За энэ юунаас шалтгаалж байна гэхээр банкны хадгаламжийн хүү буурсантай холбоотойгоор за иргэд өөрийнхөө хадгаламжид байгаа мөнгө эргэлтэнд оруулахын тулд арай өндөр хүүтэй бусдад зээлдүүлэх ийм нөхцөл бий болсон байна. За үүнтэй холбоотой зээлийн гэр байгуулагдаад за мөнгө бол эд хөрөнгийг шилжүүлээд за тодорхой хугацааны дараа түүнийг бүрэн баталгаатай авах боломж нь хомсдож нөгөө эдийн засгийн нөхцөл байдал болмаас ч юм уу тодорхой шалтгаанууд болмаас зээлдэгч нь эд хөрөнгийн чадваргүй болох энэ нөхцөл байдлаас болоод баталгаатай зээлдүүлсэн мөнгөө буцааж авах нөхцөл байдал боломжгүй болоод тийм бүрдэхгүй байгаа тийм учраас энэ иргэний хууль заасан тодорхой аргуудыг ашигласнараа за энэ хүү зээлдүүлсэн мөнгөний төрөнгөө гэрээний хугацаанд нэг дараа баталгаатай бүрэн гаргуулж авах боломж байдаг. За энэ аргуудыг бол иргэний хуулийн 231 дэх зүйлд бол зааж өгсөн байна. За энэ анз за дэнчин баталгаа барьцаа за өргөн гүйцэтгэлийн хангуулгаар хөдлөг эд хөрөнгийг өмчлөж шилжүүлэх мэдүүдсэн гэрээ за барьцааны гэрээ батлан далтын гэрээ баталгааны гэрээ гэх мэтчлэн аргуудыг бол хуулиар бол тогтоож өгсөн байна. За тэгэхээр зээлийн гэрээнд анз за барьцаа баталгаа зэрэг аргуудыг бол ихэвчлэн хэрэгэлдэг. За анз гэдэг нь бол алдан торгуул гэсэн төрөлтэй байдаг. За алдан гэдэг нь бол гүйцэтгэх үүрэг үнийн дүнгийн 0.5%-аас ихтэйгүйгээр хоног тутам тооцдог мөнгөний төлбөрийг бол алдан гэдэг. За торгуул гэдэг нь болохоор гүйцэтгэх үүргийн буюу эсвэл харилцан тохиролцож тогтоосон тодорхой хувиар тооцдог мөнгөний төлбөрийг бол торгуул гэдэг заачдаг. Тэгэхээр энэхүү аргыг зээлийн гэрээн дээр тусгаснараа зээлдэгч нь за би энэ хугацаанд нь төлөхгүй юм бол миний авсан мөнгөний хэмжээ энэ хэмжээгээр нэмэгдэх юм байна хоног тутмаа 0.5% нэмэгдээд байвал тодорхой хугацаанд тэр мөнгөний төлбөр нь маш их хэмжээний болох юм байна эсвэл торгуул төлөх юм байна гэдэг ийм сэтгэл зүгээр сэтлэр мөнгө хугацаанд нь төлөх иймэрхүү нөхцөл байдал бий болж урьдчилсан хамгаалалт бий болж өөрийн гүйцэтгэе гэдэг сэтэл бол төрдөг. За мөн барьцааны гэрээ байдаг. Энэ бол хамгийн найдвартаар за хөдлөх болон үйл хөдлөлийн төрөнгийг хууль заасан хэлбэрийн шаардлага хангаж байгуулдаг. За хүмүүс ингэдэг шүү дээ. За манай найз бат надаас 15 сая төгрөг зээлсэн. За нэг өрөө байраа надад барьцаалсан. Гингүүтээ ордоор аваад өөр хадгалчдаг. Зөвхөн гэрчлэгээ цаасан хэлбэрээр гэрчлэгээ хадгалчдаг. За мөнгө төлөхгүй би энийг бараг зараад мөнгө олоод авчина гэдэг. Буруу ойлголттой тийм буруу ойлголттой байдаг. Гэтэл энэ нь бол хуулиар зөвшөөрөгдсөн тийм хэлбэрээр шаардлага хангасан барьцааны гэрээ гэж үзэхгүй. Барьцааны гэрээг заавал бичгээр байгуулнаа. За бичгээр байгуулад за үйл хөдлөлийн төрөng барьцаалж байгаа бол үйл хөдлөлийн төрөнгийн улсын бүртгэлийн газар заавал бүртгүүлж энэ
тэр хүчин төгөлдөс болдог. За иргэдийн үүнийг мэдгүйгээс болоод за нөгөө ордоор авчдаг авангуудаа би энэ барьцаалсан шүү одоо би мөнгө баталгаатай авч чадахгүй энэ заагч нь энэ үүнээс бол шаардах бол үүсэхгүй. Барьцааны гэрээ буюу одоо үйл хөдлөлийн төрөмнөөс үүсгэн гүйцэтгэлийг хангуулах энэ одоо хууль зүйн боломж бүрдэхгүй гэсэн үг байхгүй юу. Тийм болохоор энэ үүрэн гүйцэтгэлийг хангуулах аргыг гэрэн дээр тусгах гэж байгаа бол хуульчаас заавал одоо зөвлөгөө авч мэргэжлийн тусалцаа авч дараа нь одоо энэ очих болох эрсдлээс бүрэн хамгаалах боломжтой гэдэг үднээсээ одоо энэ хүн зөвлөгөө бол хүргээд байгаамаа. За тэгэхээр иргэний хуулийн заасан хамгаалалт одоо иргэн хуулийг тэгээд өөрийнхөө эрх ашигыг хэрхэн хамгаалуулах вэ? Үүрэг гүйцэтгэгчээс одоо үүрэг гүйцэтгүүлэгчийн арга хэмжээ авч байгаа одоо арга хэрэгсэл буюу алдан, торгуул, барьцааны талаар танилцуулсан Сэдэв Мөнцөг хуульч тандаа маш их баярлалаа.